Энэ хуулийн дотор ингээд тухайн салбарын ажиллагчдын цалин нэмэгдэл урамшууллын асуудлыг ингээд тусгаад яваад байгаа. Яагаад ингээд заавал ингээд зөрүүд тусгах болсон бэ гэж нэг асуулт аваад байгаа. За хоёрт нь болохоор бол ийм эргэлтийн сан байгуулж байгаа юм байна. Тэгэхээр тэр эргэлтийн сангаас мөн адилхан ажиллагчдынхаа нэмэгдэл цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгацсан байна. Гэтэл засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар эрүүл мэндийг дэмжих сан гэж байгаа. Эрүүл мэндийг дэмжих сангаас бол аливаа төрлийн урамшуул олохыг бол хоригдсан байгаа шүү дээ. Тэгэхээр манай цусны донорын тухай хуульд байгуулагдж байгаа эргэлтийн сан маань ажиллагчдынхаа цалингийн асуудал, урамшууллын асуудал, нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа нь хэр зүг бэ гэдэг нэг юм асуу. Ийм хоёр асуултыг асууя. За ажлын хэсэг. Уул нь ажлын хэсгийн гишүүд хариулах ёстой. Их хурлын гишүүд. Байнгын хороо. За дөрөвдүгээр микрофон. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. Энэ өргөн баригдсан хуулийн төслөөр эргэлтийн сан гэдэг байдлаар тусгагдсан байгаа. Яг өнөөдрийн энэ явж байгаагаар бол бид нар цус хэлбэл судлалын салбарт ажиллагчдын албан ажлын онцгой нөхцөл гэдэг байдлаар томьёолж оруулж ирж байгаа. За ер нь Монгол Улсын хэмжээнд цус хэлбэл судлалын салбарт үндсэндээ цус хэлбэл судлалын үндэсний төв болон 21 аймаг, Аслагдсан 2 дүүрэг, 4 нэгдсэн эмнэлэгтэй сум дээр цусны салбар төвүүд нийт 27 ийм төв хамаарч байгаа. За энд бол улсын хэмжээнд ерөөсө 206 хүн л ажилладаг. За энэний үндсэндээ нэг үндсэн эмч мэргэжлүүдийн нэг 60 гаруй хувь нь бол Улаанбаатар хот дээр ингэж ажиллаж байна. За яг 206 хүнээс хүний нөөцийн хангалт нь 63% байгаа. Энэ яг цус хэлбэлтийн энэ мэрэгсэн хүний нөөцийг бэлтгэдэг төлөө өөрөө бас нэлээх асуудалтай цөөн хүнээр явдаг. Энэ хүмүүсийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бол бас энэ хууль бол бас онцгой ийм дэмжлэг болж өгнө гэж ингэж бас гарч байгаа. Тэгэхээр энэ хуулийг хилцүүлэх явц дээр энэ салбарт ажиллаж байгаа эмч ажиллагчид болон бусад доноруудаас бас санал асуулгуудыг нэлээх авч тусгаж өгсөн. Энэ дээр хамгийн их олон санал өгсөн энэ саналаар бол бас энийг онцгойлон анхаарч энэ хуулийн тусгаж өгөөч гэдэг ийм хүсэлтүүд ингэж орж ирсэн байж байгаа. За ер нь энэ цусны онцлог бол өөрөө энд ажиллаж байгаа хүмүүс бол нэгдүгээрт ингэж тогтвортой ажиллахын тулд сургагдаж бэлтгэсэн байх ёстой. Тэгээд энэ хүний нөөцийг тогтвортой ажиллуулахад хамгийн их чухал байгаа. Хоёрдугаарт нь ажлын нөхцөл өөрөө бол ингэж цустай ажилдаг. За хүний тэр тухайн ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бас ийм нөлөөллүүд бас байдаг гэсэн ийм судалгаанууд байдаг. За ийм сэвэнгийн бүтээгдэхүүнүүд гэдэг юм уу хасаг 86 градус дээр хадгалдаг байгаа. Тэгэхээр энэ хүйтэн орчинд ажилдаг гэдэг юм уу. Яг энэ цэрэг цагдаа онцгой байдлын ингээд бусад энэ холбогдох ийм ажилтнуудаа бас ер нь их төхөө ийм нөхцөлтөр байдаг юм байна гэдэг ийм зүйлийг бас энэ хилцүүлгийн явцлууд дээр бас гарч ирж ингээд суулийн төслөөр албан ажлын онцгой нөхцөл гэдэг байдлаар тусгаж оруулсан байгаа. За Соронзон болд шүү тодруулжсай. За яг би ойлгож байна. Тэр засгийн газрын тусгай сан төрчин эрүүл мэндийг дэмжих сан гэж байгаа шүү дээ. Тэндээс бол ямар нэгэн урамшуул олохыг хоригдсан байгаа хгүй хуулиар. Та бүхэн болохоор л тусгай сангийн хүрээнд эргэлтийн сан байгуулад явах гэж шүү дээ. Мөн төрөл хуулийн дагуу. Тэгээ тэр сангаасаа ийм асуулт шийдэх. Гэтэл тухайн байгууллагуудын чинь ажиллагчдын цалин хөлсний асуудлыг төстэй дөрвөн төсвүүдээр суулгаж байгаа. За ажлын байрны нөхцөлийн байдлыг харгалзаж үзээд цалингийн ялгаатай байг тогтоох боломж нь бусад хууль тогтоомжоор байгаа байхгүй юу? Тэгэхээр би зүгээр яагаад зориул ингэж авсан бэ гэсэн. Нэг. За хоёрт болохоор бол яг зүгээр энэ уншихаар нэг цусны донор маань сайн дурын бөгөөд авлаггүй байх гэдэг нэг юм зарчим байгаа тийм ээ. Тэгэхээр авлаггүй байх гэдэг зарчим бол бас яг хүн гээд уншихаар нэг жоохон ойлгомж муутай. Энийг бас нэг зүгээр санал хэлж байгаа ш. Жоохон ойлгомжтой байдлаар яавал тайлбарлуул зүгээр юм болов уу гэсэн нэг ийм санал хэлж. За ажлын хэсэг эцсийн хэлцүүлүүд анхаарчаараа санал хэлж байна. Мөнх чулууны хэсэг шүү. Асуултаа асууя. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ донорын хуулийг бол дэмжиж байгаа. Энэ бол үнэхээр маш чухал эрүүл мэндийн салбарын бол тулгымцсан асуудлын нэг байгаа. За энэ дээр би хоёр асуулт асуумаар байна л да. За нэгдүгээрх нь ер нь донорыг зөвхөн санхүү гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд нь шинжилгээнд хамруулах гэдэг юм уу. За бүр яаралтай хүнд байдалд орсоод эмнэлэг дээр очисон донорыг арай жаахан өөр нөхцөл өөрч гэдэг юм ингэж дэмжих урамшуулах чиглэл рүү ямар бодлого ямар
зохицуулт энэ хуулинд орж байгаа вэ? За тухайлбал одоо манай эрхчүүл ингээд бас хүндэт доктор насаараа одоо донор одоо цусаа хандуулж исэн ийм хүн маш хүнд одоо бараг харуулт өгөөд ингээд эмнэлэг дээр очисон. Тэгээ хүлээгээд маш хүнд байдалтай байсан. Тэгээд хүүхдүүд нь бас нөгөө ингээд насаараа донор байсны юу чинь одоо хаана байгаа юм бэ гэд бас асууж исэн. Тэгэхээр иймэрхүү байдал дээр за хоёрдугаар асуудал болохоор одоо ер нь бол мэдээж цусаа хандуулах хүсэлтэй олон хүмүүс байдаг. Гэхдээ яг үнэхээр одоо ингээд зориод эмнэлэг дээр очиод цусаа өгчих тэр цаг завтай тийм хүмүүс бас ховор байдаг. Тийм учраас олон улсад ч гэсэн бас одоо байгууллага дээр очиод яг ийм одоо цус хандуулах том хэмжээний аяныг одоо жилдээ нэг удаа ч юм уу зохион байгуулах тийм юм нь одоо донорын тоог бол бараг 3-4 дахин өсгдөг гэсэн ийм судалгаа байдаг юм байлээ. Тэгэхээр энэ талаар бас одоо ямар нэгэн зохицуул одоо хууль дээр бас суусноо. Энэ бол бас нэлээд үр дүнтэй арга. Дээрээс нь бас цусаа хандуулах юмаа гэсэн хүмүүсийг бас нээж илрүүлэх, шин доноруудыг нээлж илрүүлэх ийм одоо үйл ажиллагаа байж болох юм аа гэж ингэж бодож байгаа. Тий. За ажлыг хариулъя 4-р микрофон. Ингэц гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. За ер нь бол энэ сайн дурын авлахгүй гэдэг энэ одоо томьёолууд олон улсад байдаг ийм томьёолууд байж байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа донорын тухай хууль дээр бас яг энэ нэр томьёолоороо ингэж явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бид нар бас тухайн одоо хилцүүн талаас нь бас ингэж асууж ярилцаж тухайн үедээ одоо бас ингэж оруулж исэн энэ нэр томьёол энэ чигээр ингэж явж байгаа. За ер нь бол энэ бол тэгээд өөрөө энэ цусны донорын тухай хуулийн гол одоо бас амин сүнс нь бол бас энэ сайн дурын авлахгүй байхаа гэдэг энэ зарчим байгаад байгаа. За энэтэй холбоотойгоор таны асуусан энэ нөгөө одоо бас энэ урамшууллын асуудлууд бас байгаад байгаа. Цусаа олоодоо өгсөн хүмүүсээ яаж дэмжих вэ гэдэг. Ерөн зүгээр энэ хуулийн хэлэлцүүлгийн явц дээр бол бас энэ талаар яг таны яг хэлсэн томьёолоор ингээд тусгагдсан байсан боловч зарчимтайгаа бас тодорхой хэмжээнд зөрчилдөд байгаа учраас энийг одоо бас оруулахгүйгээр ингээд одоо дүрм жирмийн зохицуултуудаа хийя гэдэг ийм байдлаар одоо явсан байж байгаа. За явуулын хэлбэрээр цус цуглуулах гэдэг бол албан байгууллагуудаар явж одоо бас цус цуглуулах үйл ажиллагааг бол ажлын өдөр болгон хийгдэж байгаа. За энэ үйл ажиллагаа бол нийт цус цуглуулалтын 40% эзэлдэг ийм онцлогтой. За тэгээ энийг бол одоо цус хэлбэл судлалын үндэсний төв бол яг Улаанбаатар хотын хэмжээнд одоо 1-2 сараар ингэж төлөвлөөд өөрөөр хэлбэл тухайн донор цусаа өхийн тулд бас тодорхой хэмжээний бэлтгэл хангасан байх ёстой. Ийм зүйл байдаг. Сайн унтаж амарсан байх ёстой. Одоо хүнд одоо төрлийн хоол идэхгүй байх ёстой. За өглөө нь өнгөтэй одоо сүү гэдэг юм уу, жуус одоо хэрэглэхгүй байх гэдэг юм уу. Арх согтууруулах хундааны зүйл 72 цагаас одоо дотор хэрэглээгүй байх энэ төргээд маш олон юм шаардлагууд байдаг. За нөгөө талаас нь цусны аюулгүй байдлыг хангахын хүрээнд сонгож байгаа донор дээр одоо бас олон шалгуур үзүүлэлтүүд байдаг. Яг л бид нар эрүүл хүнээс харьцангуй эрүүл хүнээс цус цуглуулж байж энэ бол одоо эмчилгээний бүтээгдэхүүн болох учраас энэ нэлээх одоо шалгуурууд байдаг. Энэ шалгуурын дагуу тухайлбал одоо нийт ирж байгаа доноруудын бас 30-аас 35% нь бол одоо хасагдж байна гэдэг ийм бас тоон баримтайгаа. За энэ нь бол одоо яаж байна гэхээр энэ одоо хүн ардын дунд, хүн амын дунд одоо цусны донорын талаарх мэдлэг хандлага дадал сул байна. Тийм учраас одоо энийг бас зохицуулах, энэний одоо бас санхүү урамшуул энэ асуудлуудыг энэ хуулинд тусч өгөх нь хамгийн чухал байгаад байгаа учраас энэ одоо цусны донорын тухай хууль дээр бол энэ асуудлыг бол нэлээд ингэж тодорхой тусгаж өгч зарим журмаар зохицуулдаг зүйлийг яг хуульчилж оруулж ирж байгаагаар бас онцлог болж байгаа. За баярлалаа. Жанчвын гал удрах гишүүн асуултаа асууя. За та бүхний энэ өдрийн амгалан гэрье. За хүний эрүүл мэндийн амь настай холбоотой чухал хууль учраас